Нийслэлийн хэмжээнд 1287 дундын болон эцсийн зогсоол байдаг. Үүнээс 67 автобусны буудлыг дулаан зогсоол болгон тогтжуулсан. Гэвч өнөөдрийн байдлаар 7 зогсоол эвдэрлээс болон улсын комиссийн хувиараас шалтгаалan хаалттай байна. Үүний нэг нь 120 мянган автобусны буудал, гэвч энэ дулаан автобусны буудал нь цахилгааны мөнгө төлөөгүй гэх шалтгаанаар сүүлийн сарын хугацаанд хаалттай байна. Үүнд иргэдийн зүгээс хасах 30 хэмийн хүйтэн 30-аас 40 минут автобусаа хүлээх нь хүндрэлтэй байгааг онцоллоо. Хаул дүүргийн нэг буланг 5 дахь хороонд байрлаж байгаа автобусны дулаан зогсоолыг 2024 оны 10 дугаар сард тогтжуулж байгуулжээ. Тус зогсоолын ашиглалтыг төв цэнгэлдэх хусад хариуцлага компани харин захилгааныг нь ойр орчмын аж ахуйн нэгжүүд хариуцдаг байсан боловч захилгааны төлбөрийн асуудал үүссний улмаас энэхүү хаагджээ. За 2026 оны 1 сарын 19-ний өдөр буюу өнөөдрөөс эхлээд бүх дулаан зогсоол хэвийн нээлттэй ажиллана. За тухайн Баян Хаул дүүргийн 1 болон 15 дахь хороонд байрлаж байгаа тухайн 120 автобусны зогсоолыг өгөх юм бол нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч их жаргалангийн хөрөнгөөр 2024 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулсан. Нийтийн тээврийн автобусны буудал дээр дулаан зогсоол байгуулахад нийслэлийн төсвөөс 100 орчим сая төгрөгийг зарцуулдаг. Гэвч иргэд хасах 30 градусын хүйтэнд автобусаа багада 20-30 минут төмөр буудлынхаа нөмөрт хүлээж байна. Дулаан зогсоол нь баригдсан ч орж автобусаа хүлээх боломжгүй байдалтай байна. Ашиглалтын яг тэр зориултаар нь ашиглахгүй юм байна гэдэг чинь бас болохгүй л гэсэн үг л дээ. Тийм шүү дээ. Энэ хүйтэнд чинь угаас мэдээж хүндрэлтэй шүү дээ. Одоо ийм ингээд одоо нийслэлээс хийсэн байх энийг тэгээ ингээ барьчаад ашиглалтын зориултаар яахгүй таг ингээ хаагаа ажилладаг. Энийг одоо хизээ юунд ашиглах гэдэг юм тий. Энэ уг намар уг нодлоо ажилладаг ойр зур ажиллах байсан байх юм. Хүүтэн чийцэл юм шиг дараа нэг хөгшөө усаад чинь. Хэвээ хөдөлчихгүй л ямарсандаа янз бүр давхарлаад энэ одоо яагаад ажиллах байгаа юм болоо мэдэхгүй байна. Ингээд онгойлохгүй бол энийг бариад чи яадгийн. Тэгэд онгойлгосон нэг тэгээд нэг дулаанч биш үйдгийм билээ. Өнөөдрөөс 120 мянган автобусны дулаан зогсоолыг Хаул дүүрэг хариуцахаар болж байна. Хувь хүний хөрөнгөөр хийгдсэн учраас дүүргийн мужид шилжүүлэх, цахилгаан техникийн нөхцөлтэй холбоотой асуудлуудыг зөвшөлдсөж байнгын ашиглалт хамгаалтанд байлгахаа онцоллоо.